За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр энэ малгаанд ирэх чимэг цэцгийг хэрхэн нэгэх тухай видео зааврыг хүргэх гэж байна. Уг малгааг хэрхэн нэгэх тухай сургалтыг бол тусад нь явуулна. Тэгээ сургалтын талаарх мэдээллийг Facebook-ийн Нэхмэл гар урлын онлайн сургалт гэсэн групп дээр сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг тавина. За хэрвээ та бүхэн дэгэ зүүнний анхан шатны видео хичээл 1-2-ыг үзсэн бол мөн л түүн дээр гардаг олон улсын стандарт нэр томьёо схемийн хэрэглэгээнүүдийг энэ цэцгэн дээр хэрэглэх байгаа. За цэцгийн хамгийн ихний үндсэн тойргийг хамгийн эхлээд slip knot буюу үндсэн гогцоо ингээ гаргах чинь. За тэгээд нийт 4 хоноо холбоо явна. 1 2 3 4. Ингээд хамгийн ихний хоноо холбоондоо холбох slip stitch буюу холбох нэхээсээрээ ингээд холбочихно. За тэгээд ийм жижигхэн дугуй үүссэн байгаа тойрог. За ингээд нэгдүгээр игнийг явахдаа 1 хоноо холбоо яваад тэгээд 7 удаа энэ бүрхий тойрогтой single crochet буюу дан нэхээс явна. За та бүхэн санаж байгаа бол дан нэхээсийг гэж явдаг байгаа. За 1 2 3 4 5 6 За ингээд 7 дан нэхээс явчлаа. 1 2 3 4 5 6 7. Ингээ хамгийн ихний хоноо холбоотойгоо ингээд мөн холбох slip stitch буюу холбох нэхээсээр ингээ холбоно. За ингээ ихний тойрог маань үүслээ. За одоо 2 дугаар тойргоо эхлэхдээ мөн адил 2 дугаар игнийг явахдаа энэ 1-р игнэд үүсгэсэн 7 дан нэхээсэн дээрээ нэг гогцоонд 2 дан нэхээсийг цугтан нэхэд нийт 14 сүлжээс явна. За үүнийг явахдаа эхлээд ингээ 1-р игний холбосон байгаа. Эхлээд 1 хоноо холбоо явна. За энэ ямар нэгэн хээ тооцохдохгүй зүгээр энэ дараагийн игний эхлэхдээ зүгээр гэж явж байгаа. За ингээ дараагийнхаа хоноо холбоонд нэгдэх дан нэхээсээ нэхлээ. Мөн адил хонин холбоонд 2 дахь дан нэхээсээ цуг нэхлээ. За ингээд дараагийн гогцоонд 2 дан нэхээсээ цугтана. За ингээд тойрог дуустал явна. 1 дан нэхээс нэг гогцоонд 2 дан нэхээсийг цугтана гэж байгаа. Нэг дахь дан нэхээс 2 дахь дан нэхээс дараагийн гогцоонд 1 дахь дан нэхээс 2 дахь дан нэхээс за ингээд дараагийн гогцоонд 1 дахь дан нэхээс 2 дахь дан нэхээс за ингээд хамгийн ихний 2 дугаар игний хамгийн ихний хоноо холбоон дээр холбоотойгоо холбох slip stitch буюу холбох нэхээсээр ингээд холбочихно. За ингээд нийт үүсгэсэн гогцоо маань 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 ингээ 14 болжоо. Одоо 3 дугаар игнийг явахдаа эхний энэ дэлбээнийхаа
суурийг нэхнэ. Одоо 3 дугаар игнийг дэлбээнийхэн суурийг явна гэсэн ба дэлбээнийхэн суурийг явахдаа ингээ явчин зураглаад үзүүлчихье. За энэ ингээд нөө үүсгэсэн тойрог маань. Тэгээд нэг дан биш нэг тохиолдолтой давхар нэхээсээр бага нь үүсгээд ингээд 1 2 3 4 ханиу холбоо яваад за энэ маань нэг тохиолдолтой дан нэхээсэн. За тэнгүүтээ эндээ дахиад нэг тохиолдолтой дан нэхээсээр явлаа. Үүнээс цаашаа 1 2 3 4 ханиу холбоо яваад нэг тохиолдолтой дан нэхээсээр бага нь үүсгээд за ингээ явнаа. За ингээ хамгийн ихнийх энэ багныг үүсгэхдээ 3 ханиу холбоогоор явж үүсгэсэн байгаа. За энэ маань нөгөө хамгийн игнэний эхлэл учир гэж ханиу холбоогоор эхэлж үүсгээд ингээд энийг багна гэж тооцно. Үүнээс цаашаа 1 2 3 4 ингээ нийт 7 ханиу холбоогоор эхэлж явах нэ. За ингээд эхний баг нь болох 1 2 3 ханиу холбоо авчлаа. Үүнээс цаашаа хоорондын зайны 1 2 3 4 ханиу холбоо яваад нэг тохоод за тэгээд 1 2 ханиу холбоо алгасаад 3 дахь ханиу холбоон дээр энэ нэг тохиолдолтой дан нэхээсээрээ нэг баг нь үүсгэнэ. За ингээд дараагийнхаа явъя. 1 2 3 4 ханиу холбоо яваад нэг тохиолдолтой давхар нэхээсээ 1 2 ханиу холбоо алгасаад 3 дахь ханиу холбоон дээр ингээд багнаа үүсгэнэ. За дахиад 1 2 3 4 ханиу холбоо яваад 1 2 ханиу холбоо алгасаад 3 дахь ханиу холбоон дээрээ нэг тохиолдолтой давхар нэхээсээр багнаа үүсгэлээ. 1 2 3 4 нэг тохиолдолтой давхар нэхээсээ 1 2 ханиу холбоо алгасаад багнаа үүсгэлээ. За ингээд 1 2 3 4 ханиу холбоогоо яваад одоо нөгөө хамгийн ихний 1 2 3 ханиу холбоо маань багна гэж тооцогдож байгаа шүү дээ. Тэгэхээр 1 2 3 дахь ханиу холбоотойгоо холбох нэхээсээр slip stitch буюу холбох нэхээсээр ингээ холбочноо. За нэг ийм 5 нүхтэй юм одоо нөгөө юугаа дэлбээнийхэн суурийг ингэж гаргаж байна. За одоо 4-р игнэнээс эхлээд дэлбээг нэхэж эхлэх байгаа. За дэлбээг нэхэж эхлэхдээ за энэ хэсэг маань одоо сайн анхааралтай харж байгаарай. Гогцоогоо ингэж нэлээд урт болгож байгаад за энэ хамгийн эхлээд үүсгэсэн 1 2 3 гинжин ханиу холбоо үүсгэсэн баг нь байгаа шүү дээ. Энэ багныхан хамгийн доотлын хүнд нь зүгээ хийгээд тэгээд энэ гогцоогоо татаж гаргаж ирнэ. За одоо ингээд эхний энэ 4 ханиу холбоогоор үүсгэсэн зайнда нийт 12 нэг тохиолдолтой давхар нэхээсэг явна. За ингээд нэг тохоод эхний давхар нэхээс явлаа. 2 За
За уучлаарай. Утасны эрчлээс маань. За ингээд нэг давхар нэхээс явсан байгаа. Хоёр дахь нэг тохолттой хоёр дахь давхар нэхээс 3 4 5 6 7 8 9 10 11 за энэ давхар нэхээсүүд маань ингээд тулаад ирвэл нэг ингээд наашаа татчихна. Угаасаа энэ чөлөөтэй ингээд гүйж 11 одоо 12 дахь багна нэг тохолттой давхар нэхээсээ явлаа. За ингээд нийт дэлбээ эхний дэлбээ маань үүслээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. За одоо дараагийнхаа игнэр рүү орохдоо зүгээ ингэж хойноос нь оруулж ирээд энэ багных нь наагур оруулаад уцаа татчих гаргаж ирнэ. Тэгтээ энийг нөгөө холбох нэхээсээр энэ шууд гэж гаргаж ирээд энэ огцороо татчихнаа. Дараагийн дэлбэгээ эхлэхдээ мөн яг энэ хамгийн ихний дэлбэгээ эхэлсэнтэйгээ адилхан одоо энэ багныхаа наатлын энэ хонио холбоонд нас эхлэх байгаа. За үүний тулд эхлээд 1 2 3 хонио холбоо яваад гогцоо жоохон урт татаад энийг авчаа барьчих. Ягаад гэвэл энэ гогцоогоо алдахгүй тулд. За тэгэнгүүтээ багныхаа ягаад гэвэл энэ дэлбээнийх нь нааталт нь дараагийн дэлбээ ингээд давхарлаж гарч ирэх хэвээр. Түүний тулд ингэж багныхаа энэ наатлын хонио холбоо руу зүгээ оруулаад тэгээд нөгөө дэлбээнийхээ ард ингэж зүүн маань гарч ирнэ. Тэгээд энэ нөгөө гогцоо татаж гаргаж ирнэ. За ингээд энэ эхний дэлбээний уртталт нь байрлалчлаа. За одоо үүнээс цаашаа дахиад 12 нэг тохолттой давхар нэхээсээ энэ зайндаа нэхэ гэсэн үг. За ингээд нэг тоглоо эхний давхар нэхээсээ явъя. 1 За ингээд харж байгаа бол хоёр дахь дэлбээ маань эхний дэлбээний ханаа ингээд харагдаж байна. За одоо ингээд дараагийнхаа дэлбээ рүү орохын тулд дэлбээг нэхийн тулд зүгээ араар нь явуулаад багныхаа наагур гаргаж ирээд уцаа татлаад холбох нэхээсээр ингээд хугацаанд өрсөчнэ. За одоо дараагийнхаа игнэр рүү орохын тулд 3 хонио холбоо явна. Ингээд гогцоо татчихагаад багныхаа одоо энэ нөгөө баг маань байна. Энэ багныхаа наатлын хонио холбоо руу оруулаад гогцоо татж гаргаж ирнэ. За ингээд гараад ирлээ. За одоо ингээд дараагийнхын зайд 12 нэг тохолттой давхар нэхээсээ нэхнэ.
ингээд 3 дахь дэлбээ маань бий боллоо. Одоо 3 дахь дараагийнхан баган руу орохын тулд зүгээ араар нь оруулаад багныхаа наагуур гаргаад ингээ утсаа холбох нэхээсээр slip stitch буюу холбох нэхээсээр ингээд гаргаад ирнэ. За одоо муу адил дахиад дараагийнхаа баган руу шилжихийн тулд 1 2 3 хоноо холбоогоо яваад гогцоогоо уртаар татаад яг нь гогцоогоо алдахгүй тулд заангийн багныхаа наатлын хоноо холбоонд зүгээ оруулаад гогцоогоо татаж гаргаж ирнэ. За ингээд дараагийн зайндаа 12 нэг тохиолдолд давхар нэхээсээ нэхэд бэлэн боллоо. Цааны тоглоо. 3 хүртэл хаяг. 3 хоёрлоод хайрын болоод хоёр дахь нэг тохиолдолд нэхээсээ явлаа. 3 4 5 6 7 8 9 10 11 Тэгээд 12 нэг тохиолдолд нэхээсээ явлаа. За одоо ингээ 12 дахь нэг тохиолдолд нэхээсээ явжлаа. 4 дахь дэлбээнийхаа. За ингээд зүгээ араар нь оруулаад багныхаа наагуур гаргаж ирээд холбох нэхээсээр буюу slip stitch-ээр ингээ холбочноо. За ингээ хамгийн сүүлийн 5 дахь дэлбэгийн энэ зайндаа нэхнэ. Үүний тулд дахиад 1 2 3 хоноо холбоогоо яваад мөн багныхаа наатлын хоноо холбоонд зүгээ углаад гогцоогоо татаж гаргаж ирлээ. За одоо ингээд энэ зайндаа нэг тохиолдолтой хийгээд сүүлийн 12 нэг тохиолдолтой давхар нэхээсээ явах нэ. 2 За ингээ сүүлийн 5 дахь дэлбэгээ дууслаа. Одоо ингээ хамгийн ихний дэлбээтэйгээ холбохдоо мөн адил зүгээ араар нь оруулж ирээд за энэ удаа энэ ихний нөгөө хоноо холбоо ихний баг нөгөө шүү дээ. Ихний багныхаа энэ хоноо холбоороо оруулаад тэгээд утсаа татаж гаргаж ирээд холбох нэхээсээр ингээ холбочноо. За ингээд 1-р игнэнийхаа дэлбээ маань бэлэн боллоо. Одоо 2-р игнэний нэг дэлбээг нэхийн тулд мөн дэлбээнийхэн суурийг явж өгөх байгаа. За одоо би түрүүн 2-р игнэний дэлбээ гэж буруу хэлчлээ. Энэ маань нэгдэх дэлбээ. Игнэний тоо маань 4-р игнэ ааш. За ингээд 4-р игнэ маань эхний дэлбээг ингээд үүсгээд дууслаа. За одоо ингээд 5-р игнэнээс игнэндээ одоо энэ цэцгнийхээ 2 дахь дэлбээнийхэн суурийг нэхэж өгнө. За үүний тулд одоо энэ удаа эхний дэлбээгээ ингээд нугалахаар энэ цаана нөгөө хоёр хоноо холбоо харагдаж байгаа. Энэ хоёр хоноо холбооныхаа эхний хоноо холбоонд нь холбох нэхээс буюу slip stitch-ээр ингээд нэгчнэ. За тэгээд одоо үүн дээрээ дахиад 3 хоноо холбоо. 1 2 3. За энэ маань баг нь үүсэж байгаа гэсэн үг. За ингээ эхний дэлбээний суураа бид нэр 4 хоноо холбоо явж байсан бол энэ удаа 6 явна. Яагаад гэвэл жоохон томоохон дэлбээ хийж байгаа учраас 1 2 3 4 5 6. За одоо багнаа хаана усах вэ гэвэл
2 дахь дэлбэгээ нуглаад энэ 2 хонио холбоо маань харагдаж байна. Энэ 2 хонио холбооныхаа эхний хонио холбоонд нэг тохиолдолтой дан нэхээсээрээ багнаа босгож өгнө. За ингээд багна маань босчлоо. Энэ маань одоо 2 дахь дэлбээнийхаа 2 дахь давхар дэлбээнийхэн суурь нь болж өгч байна. За ингээд дахиад 6 хонио холбоо явна. 2 3 4 5 6 хонио холбоогоо яваад за ингээд 3 дахь дэлбэгээ нуглахаар нөгөө хонио 2 хонио холбоо маань харагдаж байна. Ингээд уцаа нэг тохоод эхний хонио холбоонд нь нэг тохиолдолтой дан давхар нэхээсээрээ багнаа үүсгэлээ. За дараачийн 1 2 3 4 5 6 хонио холбоогоо яваад давхар нэхээсээ дараачийн дэлбэгээ нуглаад завсраар нь харагдчихаа. 2 хонио холбооныхаа эхний хонио холбоонд нэг тохиолдолтой давхар нэхээсээрээ багнаа үүсгэлээ. 1 2 3 4 5 6 хонио холбоо явлаа. Ингээд нэг тохоод дараачийн дэлбэгээ нуглаад одоо энэ маань ингээд нуглахаар гээд 2 хонио холбоо харагдаж байгаа. Үүнийхээ эхний хонио холбоонд нь нэг тохиолдолтой давхар нэхээсээрээ багнаа үүсгэж тоглоо. За ингээд дахиад 6 хонио холбооныг 2 3 4 5 6 хонио холбоо яваад одоо энэ нөө эхлэл дээр ирж чад хамгийн эхлээд ингээд хамгийн эхний эхлэлийн маань 3 хонио холбоо нь нэг багна гэж тооцогдож байгаа учраас одоо энэ 3 дахь хонио холбоо руугаа хонио холбоотойгоо холбох нэхээс буюу slip stitch-ээрээ шууд ингээд холбочноо. За одоо ингээд 2 дахь давхар дэлбэний маань ингээд суурь нь бэлэн болчлоо. Одоо энэ суурьуд дээрээ 2 дахь давхар дэлбэнүүдэд явнаа. 3 дугаар игнээ буюу 2 давхар одоо энэ 2 дахь давхар дэлбээг нь хийж эхлэх гэж байна. За үүний тулд яг л нөгөө түрүүчийн 4 дугаар игнэнд эхний дэлбэгээ үүсгэсэнтэйг адилхан хийгээ явчихна. Гэхдээ энэ удаа эхний дэлбэгээ нэг энэ зайд 12 нэг тохиолдолтой давхар нэхээсийг хамт хийчихсэн бол энэ удаа арай жоохон том харагдуулахын тулд 16 нэг тохиолдолтой давхар нэхээсийг цуг явнаа. За одоо эхлэхийн тулд энэ багныхаа энэ наатлын хонио холбоо буюу энэ хоорондын зайгууд хоорондын зай энэ хонио холбоондоо гогцоогоо хонио холбоор гогцоогоо татаж гаргаж ирнэ. За одоо ингээд дэлбээг нэхэд бэлэн боллоо. За ингээд 16 нэг тохиолдолтой давхар нэхээсийг энэ зайд нэхнэ. За одоо дараагийн зайнда 16 давхар нэхээсээ явахын тулд мөн л адилхан
1 2 3 хонио холбоогоо яваад гогцоогоо урт татаад за энэ багныхаа унаатлын энэ хонио холбоонд зүгээ оруулаад нөгөө гогцоогоо татаж гаргаж ирнэ. За одоо ингээ энэ зайнда 16 нэг тохиолдолтой давхар нэхээсээ явнаа. За ингээд зүгээ цаавар нь оруулаад дараагийнхаа багных нь агуур гаргаж ирээд slip stitch буюу холбох нэхээсээрээ татаад гаргаад ирнэ. За ингээд хоёр дахь дэлбээ маань бэлэн боллоо. Дараагийнхаа игнэр рүү дараагийнхаа зайд орохын тулд 1 2 3 хонио холбоо яваад буцаа татаад за тэгээд энэ эхний игнэний дэлбээний хоорондын зайны хонио холбоонд уцаа оруулаад зүг оруулаад энэ гогцоогоо татаж гаргаж ирнэ. За ингээд дараагийн зайндаа одоо 16 нэг тохиолдолтой давхар нэхээсээ нэхнэ. За ингээд дараагийнхын зайд холбохын тулд зүгээ араар нь оруулаад багных нь наагуур гаргаж ирээд тэгээд slip stitch буюу холбох нэхээсээр ингээд гараад ирнэ. За дараагийнхын зайд орохын тулд 3 хонио холбоо явна. 1 2 3 гогцоо урт татаад за энэ эхний дэлбээнийхээ дэлбээг нь улангууд хоорондын зайд нь энэ хонио холбоо харагдаж байна. Энэ рүүгээ зүгээ оруулаад гогцоогоо татаж гаргаж ирнэ. За одоо дараагийнхын зайд 16 нэг тохиолдолтой давхар нэхээсээ за одоо зүгээ цаагуур нь оруулаад багных нь наагуур гаргаж ирээд утсаа slip stitch буюу холбох нэхээсээрээ гаргаад ирнэ. За одоо ингээд 1 2 3 4 дахь дэлбээ маань бэлэн боллоо. Одоо хамгийн сүүлийн зайнда хамгийн сүүлийнхэн дэлбээг нэхэх нь байна. Үүний тулд 3 хонио холбоо яваад 1 2 3 хонио холбоо яваад гогцоо уртсгаж үлдээгээд за ингээ эхнийхэн дэлбээг нуулахаар багны нааталт маань 1 хонио холбоогоо тэрлүүгээ оруулаад энэ гогцоогоо татаж гаргаж ирнэ. За ингээд энэ зайндаа сүүлийн нэг тохиолдолтой 16 давхар нэхээсээ цогт нэхэд сүүлийн дэлбээ маань дуусч байна.
За ингээд сүүлийн дэлбээ маань бэлэн боллоо. За одоо үүнийг хамгийн ихнийхэн дэлбээтэй холбохдоо мөн л адилхан зүгээ араар нь оруулаад одоо энэ хамгийн ихний дэлбээний нөгөө нэг тохиолдолтой давхар нэхээсийн дээдлийнхэн гогцоонд зүгээ оруулаад тэгээд энэ нүхээрээ гаргаж ирээд энэ утсаа татаж гаргаж ирээд slip stitch буюу холбох нэхээсээрээ ингээд шууд татаад гаргаад ирнэ. За ингээд сүүлийн дэлбээ маань дууслаа. Одоо ингээд утсаа таслаад за энэ утсаа нөгөө бэхлэхийн тулд энд нь тэгээ зүгээр ингээд зангидчихдаг байгаа. За би энэ нарийнхан зүг хэрэглэчихье. Тэгээд энэ утсаа одоо нөгөө хамгийн сүүлийн утсаа бэхлэхийн тулд ойролцоох энэ ямар ч хамаагүй гогцоо руугаа хийгээд утсаа татаж гаргаж ирээд шууд татаж. За тэгээ илүү сайн бэхлэе гэвэл мөн дахиад ойролцоох энэ гогцоо руу ойролцоох ямар ч хамаагүй гогцооныхон дундуур утсаа татаж гаргаж ирээд ингээд сайн татаад за ингээд чангалчнаа. За тэгээ үзүүрүүдэд нуухын тулд бас л мөн адилхан. Ойролцоох ямар ч хамаагүй гогцооны хандан дор утсаа гаргаж ирээд